Гадаад хэлээр ярьж сэтгэдэг хүний тархинд дах үйл явцын давуу тал. Хэрэв та хадмал орчуулгагүйгээр кино үзэж, дэлхийгээр төвөггүй аялахаас гадна 2 болон түүнээс олон хэл мэддэг бол таны тархи илүү сэтгэж, илүү өөр боломжийг олж харж чаддаг гэсэн үг. Зөвхөн нэг хэлээр ярьдаг хүмүүс болон найзууд чинь харин тэгж чаддгүй гэдгийг мэдхүү. Тэгэхээр гадаад хэл сурна гэдэг нь ямар ач тустай вэ? Хэлний чадварыг идэвхтэй буюу актив, идэвхгүй буюу пассив гэж харилцааны үйлдэлээр нь 2 ангилдаг. Актив буюу идэвхтэй хэлний чадварт нь ярих болон бичих чадвар ордог бол идэвхгүй хэлний чадварт сонсох болон унших чадвар ордог байна. Тэнцвэртэй 2 хэлтний хувьд тухайн хэл бүрийнх нь сонсох, унших, бичих, ярих чадвар нь бараг ижил байна гэсэн үг. Гэхдээ дэлхийд дахинд байгаа ихэнх 2 хэлтэнгүүд өөрийнхөө сурч байгаа хэлээ янз бүрийн аргаар хэрэглэж ойлгож байдаг. Тэдэнд ямар нөхцөл байдал, ямар шаардлага байгаагаас хамаарат тухайн хэлнийх нь сэтгэлгээний тэнцвэртэй байдлыг нь 3 ангилж болдог. Энэ нь аль нэг хэл нь давмгайлсан шинжтэй байж болдгоо гэсэн үг юм. Танд ойлгуулахын тулд бид Габриэла гэдэг 2 настай охиноор жишээ авч тайлбарлая. Габриэлаг 2 настай байхад нь гэр бүл нь Перугаас Америк нэгдсэн улс руу цагааж ирсэн байна. Энэ нь Габриэлад нэгэн зэрэг англи болон испани 2 хэлний сэтгэлгээ зэрэг хөгжиж цөм байдлаар тархинд нь суух нөхцөл болсон. Нэг үгээр хэлбэл 2 хэлний тэнцвэр нь 50-50 гэсэн үг юм. Ийм төрлийн хүмүүсийг зэрэгцэн сэтгэдэг гинэ. Харин түүний ах өсвөр насны хүү 2 хэл сурах явцдаа хэлний тэнцвэр нь буюу 2 хэлээр харилцан сэтгэдэг бүлэгт орно. Тэр сургууль дээр найзуудтайгаа англи хэлээр ярьж, гэртээ ирээд аав ээжтэйгээ испани хэлээр ярьдаг. Энэ нь 2 хэлний сэтгэлгээ харилцан тогтсон байдалтай байна гэсэн үг. Харин тэдний эцэг эх нь давмгайлсан сэтгэдэг бүлэгт хамаарна. Их хэлний сэтгэлгээ нь илүү, гадаад хэлний сэтгэлгээ нь бага. Өөрөөр хэлбэл 2 хэлний сэтгэхүйн тэнцвэр нь их хэлнээс хамааралтай гэсэн үг. Тэд 2 хэлээр ярих явцдаа төрлөх унган хэлээрээ дамжуулан шүүн тунгааж гадаад хэлээрээ сэтгэж ярьдаг. 2 хэл сурч байгаа дээрх бүх төрлийн хүмүүс хэлийг мэрэгжлийн төвшөнд эзэмшиж чадах хэдий ч энгийн хүмүүст ялгаа нь тодорхой анзаарагддаггүй. Харин тархийг зураглаар харж чаддаг болсон технологийн давуу талын ачаар хэлийг сурах тодорхой аргууд нь тархинд хэрхэн нөлөөлдөг вэ гэдгийг харах боломжтой болсон юм. Тархины зүүн тал нь анализ хийх, логик сэтгэлгээ нь илүү байдаг бол баруун тал нь илүү сэтгэл хөдлөл, нийгэмшгүй талдаа идэвхтэй байдаг. Гэхдээ энэ бол аль тал нь илүү ашиглагдаж байгаа төвшинг зааж байгаа болохоос тархийг бүр хуваачихсан хэрэг биш юм. Үнэн хэрэгтээ гадаад хэл сурах, гадаад хэлээр сэтгэж ярих явцад зүүн ба баруун тархи хоёулаа идэвхтэй ажиллах шаардлага гардаг. Сонирхолтой нь хүүхдийн тархи нэг тал руугаа хэл бийгээгүй, мөн уян хатан чанар нь энэ насанд илүү сайн байдаг учраас хүүхдүүд хэлийг амархан сурдаг. Нэг ёсондоо хөгжиж буй тархины уян хатан чанар нь хэлийг эзэмших үед дээрх 2 тархиа зэрэг ашиглах боломжийг олгодог. Харин насан туршидтын хувьд хэлийг эзэмшихдээ нэг талын буюу ихэнхдээ зүүн талын тархи ашигладаг. Өөрөөр хэлбэл илүү их бүтцэд анхаарч сурдаг гэсэн үг. Тиймээс энэ онолоор бол хүүхэд байхдаа гадаад хэл сурвал хэлийг нэгдмэл чанараар эзэмших боломжтой бөгөөд үүнд нь нийгмийн болон хам сэдвийн ойлголтууд багтдаг. Харин эсрэгээр нь насанд хүрсэн үедээ гадаад хэл сурч буй тохиолдолд сэтгэл хөдлөлөө 2 дахь хэл дээрээ илэрхийлэхдээ төрөлх хэл дээрээ илэрхийлдгээсээ баг гаргадагаараа ялгаатай. Өөрөөр хэлбэл сэтгэл хөдлөлөө харуулахаас илүү зүй тогтолд илүү анхаардаг. Олон хэлтэй байх нь тархины саарл эдийн нэвтэршилийг өсгөж, мөн 2 дахь хэлийг ашиглах бүрд тархины тодорхой хэсгүүдийг идэвхжүүлдэг. Хэл сурах үйл явц нь тархинд дасгал болж, мартах, зөнөөлөх өвчнөөр өвчлөх эрсдлийг 5 жилээр хойшлуулдаг. Одоо бол 2 хэлтэй байх нь энгийн зүйл юм шиг санагдаж болох боловч 1960-аад оноос өмнөх эрдэмтэд 2 хэл зэрэг сурах нь хүүхдийн тархины хөгжилд саад учруулдаг ба хэл хоорондын ялгааг ойлгохын тулд хүүхэд хэтэрхий их хүч зарцуулж улмаар тархи их ачаалалд ордог гэж үздэг байжээ. Харин сүүлийн үеийн 2 хэлээр ярьдаг хүмүүст хийсэн хариу үйлдэлийн сорил тест нь тэдний анхаарлыг татжээ. 2 хэлийг хольж ярих үйл явц нь тархийг илүү хүчрэг болгож асуудал шийдэх, альва нөхцөлд дасан зохицох, анхаарлаа төвлөрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг гэдгийг судалгааны үр дүн харуулжээ. 2 хэлтэй байх нь таныг ухаантай болгоно гэж хэлэхгүй ч гэсэн таны тархийг илүү эрүүл, альваад дасан зохицох чадвартай болгодог. Танд хүүхэд байхдаа 2 дахь хэл сурах аз тохиолдоогүй ч гэлээ та өөртөө жоохон ч гэсэн бэлэг барьж хэлэндээ дэвшил гарган
hello гэдгээс hola эсвэл bonjour-ыг ни хав болоход оройтоогүй гэдгийг санаарай. Ягаад гэвэл бидний тарих жоохон ч гэсэн дасгал хийхэд улам хол явж чадна шүү дээ. Jet School of English.